зүүн мөрөө дагуулan арагш харах үед харагддаг гэв. Тухайн үед хачин зүү зүүдэлсний тоогоогүй би одоо хүртэл харамсдаг. Харанхуй сүнс. Зүүн мөрөө дагуулад хар. Өнгөрсөн амьдралыг чинь харанхуй сүнс зогсож явах болно. 6 настай бяцхан охин байхдаа тохиолдсон явдлаа та бүхэнд хуваалцах гэж байна. Зуны сүүл намрын ихэн бүүдгэрхэн ч их дулаахан өдрүүд үргэлжилж байлаа. Манайх аавын талын үеэлүүд болон зуны амралтын үеэр бүгд л туулын гол дагуу байрлах хөдөө өвөөгөндөө цуглчихдаг байсан. Ийхүү бөөнөрө цуглчихсан гадаа хэдий бүүдгэр байсан ч уйлүүдээрээ их голын дэргэд хонно гэд өвгийнхоосоо майхангаа аваад явлаа. Энэ нь зүгээр л эмээ өвөөгөөс хараат бус шүнжэнгөө аимшигын түүх сонсож ярьж хонох зорилготой байсан юм а. Хамгийн том нь ойролцоогоор 19-тэй, дараагийнх нь 18-тай. Тэгээд хамгийн бага нь би буюу 6 настай. Нийтдээ 7-8 хүүхэд жижиг майханд багтана гэдэл нар шингэхдээ зэрэгцэн өвөөгийнхоос гарцгаалаа. Хэсэг идэх юм авч явснаа очоод жижиг майхангаа босгох зураал идээд үсгчихав. Нар уулын цаагуур орж сарны гэрэл тэнгэрт хөөрөхтэй зэрэгцэн бидний нэгнийгээ айлгаж ярих түүхийн нэгэн хэсэг эхэлсэн юм. Эхлээд хамгийн том ах Цэнгүүн яриагаа эхэллээ. Майхангийн ард сэржигнэх шөнийн чимээ, гол даган харагдах моддын чимээг үл тооцвол айхаар юм байсангүй. Ахын түүх эхлэж тэр нэг сүнсний тухай ярих агаад мөнөх сүнс нь өмнөх амьдралыг чинь гомдолтойгоор нас барсан хувилбарын тухай гинэ. Түүний ярьж байгаа бол хүн олон удаа төрж шин төрлийг олдог бөгөөд өөхөх болгондоо тэр амьдралынх нь хэрхэн туулж өнгөрснөөс шалтгаалаад мөн яаж өгснөөс шалтгаалаад гуниг сүнс үү эсвэл жаргал сүнс болж үлдэх үү гэдэг нь өөр байдаг гинэ. Тэдгээр сүнснүүд бүхэл амьдралын турш бие даагаж явдаг бөгөөд зүүн мөрөө дагуулan арагш харах үед харагддаг гэв. Миний чих халууд үгээд л явчих шиг боллоо. Жохон байсан ч хэлэхүү тэр ярианд нь би ихэд л айж ойрын хэдэн хоног бодлоос юусоо гарсангүй. Цэнгүүн ахыг яриа дуусгах үед аль хэдийн шүн болсон байлаа. Бид хоолоо дуусгачихсан нөмрөгч байхгүй байсан болохоор харихаар шидээд харанхуй төдөлсөн юм. Бүгдэд л нэг л тийм айсан дүр харагдаж байлаа. Цөмөөрөө хилгэлдэн өвөөгийн дэрээд цай уугаад унтахаар хитцгээлээ. Ахагч нар бүгд л нам унтаж байгаа харагдана. Харин би чадсангүй. Тэр шөнө их удаан сарны гэрэл гэрийн өрхөөр бүдэгхэн тусаж байлаа. Тухайн явдлаас хойш хэд хоногийн дараа эмээтэйгээ дүүдтэйгээ бас нэг үеэл дүүтэйгээ дөрвүүлээ аргал түүхээр ойр байх ногоо хашаагаар хүрээлэгдсэн мод амьтан ихтэй айлын том хашаанд орцгоолоо. Бид тэр хашаанд туглаа бэлчүүлж орж их тоглолтог байсан болохоор ногоо хашаа хэмээн нэрлэдэг байлаа. Цаг агаарын хувьд их л зэврүүн яг л намар шиг бүрэнхий өдөр байсан юм. Ойр хавийн модод хөхөрчгсөн бараг л нүцгэрчгсэн газар ургасан ногоо өвснүүд хэдийний өнгөө алдаж хэрцсэн үзэгдэнэ. Салхитын ч салхилахгүй ч бөгчим гэмээр өдөр байлаа. Бид аль хэдийн 4 шудаа аргалт түүчгээд буцах болоход яаж авч явахаа мэдэхгүй хэсгэл нэг рүүгээ харж зогсцоолоо. Тэгээд эмээ аамнын миний охин яваад усны тэрэг аваад ир гэж надад хэллээ. Би тэнд байсан хүүхдүүдээс хамгийн том нь байсан болохоор заа гэдэл гүйсэн юм. Усны тэрэг авчрах зам ойрхон байсангүй. Би хэсэг гүйж байтал гинэд хэд хоногийн өмнө Цэнгүүний ахын ярьсан нөгөө нэг аимшигын зүйл нь бодогдхон тэр. Зүүн мөрөө дагуулж арагш харж болохгүй шүү гэсээр гүйж яваад хаа нэгтэйгээс мөчөр хугарах чимээ сонсогдов. Тэр дороол зогсож ойр хаваа арагш харахгүйгээр харвал тэнд хинж ямар ч амтан байсангүй. Энэ нь яг л хүн эсвэл амтан мөчөр дээр гიშгсэн мэт дуу гарсан байна. Нүдийг минь айдас бүрхэг шиг болж үргэлжлүүлэн гүйж эхэллээ. Нэг удаачгүй яг миний хойно мөчөр хугарах чимээ дахиад гарлаа. Тэр чимээг сонсоод би шүд уйлчихлаа. Хэдийн нүдэндээ нулимстай ч зогсохгүй гүйж байгаад зүүн мөрөө дагуулад арагшаа харчихав. Магадгүй сонид зангаасаа болоод байх. Хальт хар дүрс сүйтгэн харагдсанд цочиж бүдрээд унчихлаа. Би үнэхээр их айсан юм.
Маш хурдан өвдгөө гөвж босоод үргэлжлүүлэнгүй. Удалгүй гэрийнхээ өмнө усан нүдэлч гисэн ирээд өвөөдөө болсон бүх зүйлээ яриад уйлсан юм. Би харсан зүйлээ одоо хүртэл мартдаггүй. Сүнсч байсан юм уу, юу ч байсан юм. Намайг л зүгээр л үнэхээр айлгсан. Урьдчилан тохиолдох зүйлсийг таамаглаж болох уу? Би жоохон байхасаа л далдын ертөнц байдаг гэдэгт итгэдэг хүүхэд байсан. Энэ нь ямар нэгэн сүнс эсвэл чөтгөрийн тухай бус зүуд гэдэг нь ямар төрлийн зөгнөл байдаггүй тухай юм. Одоогоос хэдэн жилийн өмнө эмээгээ өнгөрөхийн өмнө зөгнөл зүйдлснээр энэ бүх зүйдтэй холбоотой явдлууд тохиолдож эхэлсэн юм. Тухайн үед хачин зүйдлсний тоогоогүйд би одоо хүртэл харамсдаг. Хаа нэгтэйгээ саранхуун дундаас ямар нэг зүйлээс цугтан гөөх эмээ минь харагдана. Би хамаг чангаараа урилж хичнээн эмээгээ дуудсан ч тэр үл сонсох хагаад ийн олон хаалгатай дундаа дугуй ширээтэй өрөөнд би торчхон тэр. Хаалганууд нь хар, тэднийг тойрон хүрээлэх орчин нь харанхуй гэвч шалан цагаан харагдах хагаад дээрээс ямар нэгэн цагаан гэмээр гэрэл тусаж байв. Өрөөний голд дугуй хар ширээ харагдах бөгөөд дээр нь юм байсангүй. Өрөөний нэг хаалга нэгдэхтэй зэрэгцэн эмээгийн минь дуу хоолой сонсогдох ба тухайн хаалгыг хальт нээсэн хэсгээр нь гэрэл цацарч харагдана. Эмээ минь тэр хаалга руу орсон байв. Намайг үлдэх ёстой гэд хаалгыг цаанаас нь хааж өрхөв. Ийхүү би сэрээд зүүднийхээ учрыг юу олохгүй байлаа. Их ч бодсонгүй. Хэд хоногийн дараагаас энэ нь зүгээр л нэг зүүд биш, зөгнөл байсан гэдгийг нулимс дүүрэнүүдээр ойлгосон юм. Ингэж л зүүдтэй холбоотой сонин явдлууд ар араасаа тохиолдож эхэлсэн юм. Жишээлбэл гэртээ цэцэг усалж байгаад энэ явдлыг өмнө зүүдэлсэн юм шиг санагдах. Та нар магадгүй дежавю гэж бод магадгүй л дээ. Гэхдээ жинхэнэ амьдрал эсвэл зүүд хоёроо яллахгүй байдаг өдрүүд надад байсан. Хуучин ангийн аяллаа үеэр хонох эсвэл явах гэсэн шийдвэр гарсанд яагаад ч юм бэ явж байгаа зүүдэлснээ санаад явах шийдвэр гаргахад тухайн оройн үер буугаад шөнө хөвгтүүд харьсан байдаг. Энэ мэдчлэн зүүд минь ирээдүйг зөгнөж намайг муу зүйлээс хамгаалсаар л байгаа. Зарын чанартай юм гэлслэдгий. Та бүхэн өөрт тохиолдсон явдлаа видео хэлбэрээр YouTube дээр байршуулахыг хүсвэл над руу Gmail-ээр явуулаад тэгээ би бүгдийг алгасахгүй бичлэг болгон хийж болно. Тэгэхээр та бүхэн минь Telegram-гүй бичиж явуулаарай. За би энэ видеоны description хэсэг дээр Gmail-ийг үлдээх болно. Thanks for watching.